дутаа харъя. За бүтээлч чадрыг бол ерөнхийдөө ингэж хэлж байгаа. Цоо шин зүйл гэж юу н байдаггүй гэж ярьдаг. За манай Аксел бол нэг юм ярьж ирсэн. Яг энэ сэдв дээр. Тайланд ч үлээ хаана үлээ ингэ явж исэн чинь кофе кола гэд байжсан гинэ. Кола гэж юм байгаа юу? Байгаа. Кофе гэж юм байгаа юу? Угаасаа байсан. Энэ хоёрыг нийлүүлэнгүүт яах вэ? Кофе кола болчихж байгаа байхгүй. Цааш юм гараад ирж байгаа байхгүй. За тэгэхээр одоо яг энэ цаг үед ямар бүтээлч чанар хүмүүс бид нар яг нэг нэсээ хүлээгээд байгаа гэхээр бид огт байгаагүй юм ингээд ургуул гэж юусоо хэлээгүй. Биднэрт хэрвээ сайн ажигч байж чадах юм бол бидэрт маш олон цэгүүд бидний эргэн тойрон хүрээлж байгаа. Одоо кофе кола гэдэг шиг те маш олон мэдээллүүд байна. Бид нар интернетээр орох юм бол энэ түмэн мэдээллүүд байна. Энд түмэн одоо байгалийн түмэн бодис байна. За одоо дээрэс нь намайг түмэн хүмүүс хүрээлж байна. Түмэн шидийн брэнд бүх юм байна. Гэвч энэ дотроос одоо жишээлбэл солонгосууд болохоор K-pop гэдэг Korean гэдэг стайлыг pop гэдэг зүйлийг холингуудтай K-pop болгоод гараад ирж байгаа. За одоо манай болд болохоор юу вэ? Монгол. Тэгэхээр чи Монгол язгуур урлаг байсныг үл үндэсний урлаг байсныг үл байсан. Pop урсгал байсныг үл байсан. Агцгүй энэ хоёр зүйлийг яах вэ? За одоо та нар нэг зүйлийг ойлоо. Бүтээлч байна гэдэг нь ерөөсөн шууд ингэж байгаа л гэл ямар нэгэн зүйлийг бүтээх тухай бас мөн. А гэхдээ хамгийн энгийнээр би тань тайлбарлах юм. Та нар маш сайн ажиглаад өмнөө байгаа бүх мэдээллүүдийг хараад 2-3 цагийн хооронд нь холбох чадвар. Ойлгож байна тест. Тэнд байгаа хуучин зүйлийг энд байгаа нэг хуучин зүйлийг нийлүүлэх юм бол цоошин зүйл бас гарч чадвар боломж бас байна. А нөгөө талаасаа бас бүтээн гэдэг нь яг төсөөлөх тухай бас байгаа. Тэ? Би нүдэн ханаад. Одоо энэ хэсэг рүү одоо хэдүүл удахгүй байна. Тэгэхээр одоо хэдүүл яаж энэ бүтээлч байдгийг төлрүүлэх гэдэг дээр би та нарт нэг мэддэг хэрнээ мэддэггүй зүйлийг чи үгүй. За одоо харъя. Хүмүүс яагаад унтчих та шин санаанууд олдог вэ? Хүмүүс яагаад дүүшинд ингээд дуулж хагаад их гой санаанууд яагаад усанд орж байхад төрдөг вэ? Тэ? Одоо би та нарт хэдэн асуултууд тавь. Энэ бүтээлч хүмүүс маш сонин тохиолдол дотроос энэ шин санаанууд аваад. Хэрвээ та нар Google-ийн офисыг интернетээр хайж ороод доторх ингээд уур амьсгалыг харах юм бол ямар ч тийм ажил хэрэгч одоо уур амьсгал тэнд байдаггүй. За хэрвээ та нар маркетер хүмүүсийн өрөөнд орох юм бол бас яг адилхан жоохон замбраагүй ойлгож байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь дартс, марц, шийт, мит, гольфийн зохиур, мохоор, хөл бөмбөг ингээд энэ янз янзын тавьсан байдаг. За тэгэхээр одоо би танд нэг нууцыг өнөөдөр нууц жоохон мэддэг хэний мэдтүү нэг зүйл хэлье. Бидний тарих яаж ажилтдаг вэ? Дарамт мэдээж шин зүйлийг бүтээх нь дарамт хэрэгтэй. А гэхдээ хүн дарамтыг ирж байгаад гаднах нөхцөл байдлаас ирж байгаа дарамтыг бид нар зөв одоо хуваарлахгүй болвол бидний бүтээл чадвар бас байхгүй болчих тийм ээ. Тарих нэг зүйл дээр хит их төвлөрөх юм бол нөгөө талдаа бүтээлч чадварыг дарангуулчихдаг юм. Нэг үгээр хэлэх юм бол яг нэг зэг дээр төвлөрөл яг одоо энийг яаж энэ газраас гарах вэ? Яаж мөнгө олох вэ? Яг ийм нөхцөл байдлаар шин санаанууд төрдөггүй. Ягаад гэвэл тарих хэтэрхий их стресстэй.